За сайн байцгаана уу. ЕВХ эмэгтэйчүүдийн их сургуулиас бэлдэж байгаа блогийнхаа 2 дахь одоо хэсгийг та бүхэндээ хүргэж байна. За тэгээд ЕВХ эмэгтэйчүүдийн их сургууль суралцахыг хүсэл эрмэлзэлтэй одоо охтууд за мөн ялгаагүй бас эрэгтэй хүмүүс ч гэсэн бас суралцах боломжтой. Тэгээд хэлний курс нь тэгээд үүний талаар одоо яг энэ сургуулийг төгсөөд хэлний бэлтгэлд нь яваад бакалавртаа амжилттай суралцаж байгаа. Улс төр гадаад харилцааны чиглэлээр суралцж байгаа. Цэнгэлийга бас энэ удаагийн дугаартаа урьсан байгаа. За цэнгэлээ. Сайн уу цэнгэлээ. За. Хоёулаа одоо яг хаана гайлаа? За одоо болохоор бит хоёр яг тэр ард харагдаж байгаачлаа EVA Language Center буюу EVA эмэгтэйчүүдийн их сургуулийн одоо хэлний бэлтгэлийн одоо төв дээр ирсэн байна. За би тэгвэл чамаас асуулт асуугаад тэгээд би бас яг өөрийнхөө мэддэг зүйлээс бас хуваалцаад тий хоёул яг ингэ чөлөөтэй байдлаар мэдээллийг нөгөөд явчих л та. Цэнгэл маань ерөнхийдөө яг энэ хэлний бэлтгэлийн төгссөн байгаа тий хизээ яаж хэрхэн одоо бүртгүүлж ирвэ тэрийг бас мэдэх өсөл эрмэлзэлтэй байгаа хэл та тий. Яагаад бас яг энэ хэлний бэлтгэлийг сонгохоор болсноо гэх. За би болохоор яг одоо Солонгост хамгийн анх 4 жилийн өмнө ирж байсан. Тэгээд 4 жилийн өмнө болохоор яг EVA-д болохоор яг бакалаврын төвшөнд одоо манай хамаатны ихч одоо сураад төгссөн байсан. Тэгээд ерөнхийдөө бол гэр бүлийн одоо нөгөө нэг санал олголтоор гэх юм уу ерөнхийдөө энэ бол яг ийм эмэгтэйчүүдэд зориулсан яг эмэгтэй хүний лидершип рүү одоо ийм чиглэсэн сургууль учраас ер нь бол ингээд эмэгтэй хүүхд ирээдүйд карьер хөгжиж байгаа бол бас ийм энэ сургууль сурсан дээрээ гэдэг үндсэн дээр ерөнхийдөө бол энэ сургуульд ер нь бол сурыг гэж бодсон. Тэгээд хамгийн анх ерөнхийдөө өөрөө яг солонгос хэлний мэдлэггүй байсан учраас ямар ч солонгос хэл мэддэггүй байсан. Тийм ямар ч солонгос хэл мэддэггүй. Тэгээд Монголоос юу бүртгэлээ хийсэн үү? Тийм Монголоос бүртгэлээ хийсэн байхгүй юу. Тэгээд манай сургууль болохоор ерөнхийдөө Хятад тэгээд Англи, Япон хэлүүд дээр ерөнхийдөө бол яг ихвчлэн нөгөө нэг эсэлтүүд аппликейшнээ одоо өгөх бас боломжтой байдаг. Яг хариуцж авсан одоо нөгөө нэг ажилтнуудтай учраас тийм юу одоо монголчуудын янз бүрийн эйженшинууд ихэд штэ нөгөө нэг зуучлалын товчооноо тэр зуучлалын товчоогоор дамжсан уу эсвэл өөрөө материалаа бүрдүүлээд өгсөн үү? Би болохоор ердөөс нөгөө нэг эйженсигээр ердөөсөө дамжаагүй. Тэгээд өөрөө ерөнхийдөө бол одоо нөгөө нэг өөрийнхөө тодорхой хэмжээний нөгөө нэг англи хэлийг ерөнхийд нь ингээ ашиглаад яг англи хэл дээр аппликейшнаа одоо ингээд бөглөөд одоо явуулж исэн. Тэгэхээр зуучлалын байгууллагаар дамжихгүйгээр ч гэсэн залуучууд маань ч гэсэн бас шууд аппликейшнаа бөглөөд явуулах боломжтой юм байна шүү. Тийм. За тэгвэл юу яа л та бүр ихнээсээ хоёлаа эхлэе л та тэгвэл анх одоо хэдэн төгрөгний төлөөд яаж виза материалаа бүрдүүлээд тэгээд орж ирсэн бэ? Бүртгүүлээд орохдоо яг 4 семестрийн одоо төлбөрийг төлж орж ирж байсан. Гэхдээ одоо олонгууд яг журам нь өөрчлөгдөд 2 семестрийнхаа төлбөрийг төлчихвөл таны одоо нөгөө нэг D4 буюу хэлний бэлтгэлийн одоо виз гарах боломж бол нэгдэх юм байлээ. Тэгэхээр одоо энэ жилийн байгаа хэлний бэлтгэлийн төлбөр нь болохоор 1 семестрийн хамгийн анх нөгөө нэг бүртгүүлэхэд apply fee буюу нөгөө нэг бүртгэлийн хураамжтайгаа нийлээд эхний семестр бол сая 780. Тэгээ хоёр дахь семестр нь сая 720 гэхлээр ерөнхийдөө бол нэг 3 сая 500 мянган вон төлөхөд бол таны одоо D4 виза ч одоо гарч болно. Тэгээд та шууд одоо Солонгос руу одоо хэлний бэлтгэлийн визтэй ирж одоо суралцаж болно гэсэн үг. Түрүүн бас хэлжлээсэн да нөгөө нэг COVID-19 болоод тий цар тахаллаа ингэж дэгцэнтэй холбогдуулаад 2 сонголттой байгаа юм бэлээ. Тэрийг бас айгүй мэдээд авчвал зүгээр ах тий. Эхнийх нь болохоор яг түрүүн саяны манай цэнгэлийн хэлдгээр D4-ийн визээ Монголоосоо хүсээд 2-оос дээш улирлынхаа төлбөрөө төлөөд арах боломжтой. Нөгөөтэйгүр би заавал одоо Солонгост ирж сурахгүйгээр
Монголоосоо шууд apply хийгээд хэрвээ тэнцчих юм бол төлбөрөө төлөөд Монголда онлайнаар хичээлээ үзэж байна. Тэгээ ерөнхийдөө болохоор өнгөрсөн улирлаас хойш энэ улирал тэгээд өвөл хүртэл бараг 21 он тэр чигтээ онлайнаар явагдана гэдэг жаа байхгүй юу. Тэгэхээр заавал одоо энчээ ирээл давхар одоо тий дотор байрч гэдэг юм уу байр түрээслээл амжиргааны зардал гэдэг ч маш хэцүү шүү дээ. Тэгэхээр нийгэмд энд ирсэн ч онлайнаар хичээл сонсно, Монголдо байсан ч онлайнаар хичээл сонсох болохоор ямар ч ялгаагүй юм байлаа шүү. Энэ бас айгүй бас боломж юм шиг санагдсан тий нөгөө талаараа. Ерөнхийдөө бас нөгөө нэг амжиргааны зардал тий. Тэгээд одоо дотор байрны төлбөр ч юм уу эсвэл одоо түрээсийн байрны төлбөр тэгээд тэрнээс гадна одоо ингээ хоол ундны мөнгө гэл ахаал зардлууд гарч идэг. Тийм зардал гэрээсээ тий. Тэгвэл хоёлаа сая түрээсийн байр за магадгүй яг D4-ийн визээ хүсэж авч орж ирээд оюутнууд маань тий одоо оюутан болж ирэх гэдэг шүү дээ нэгсэнтэй тий дүүнэр маань яаж одоо ямар байранд амьдрал зүгээр чи анх яаж ямар байранд амьдарч байсан би болохоор яг нөгөө нэг хамгийн анх ирчээд би өөрөө нөгөө нэг солонгос хэлгүй байсан учраас яг сургуулийнхаа одоо энэ хэлний бэлтгэлийнхаа дотор байранд орсон тэгээд одоо энэ Ива эмэгтэйчүүдийн их сургуулийн одоо энэ хэлний бэлтгэлийн дотор байр нь бас ингээд тустай байдаг их сургуулийнхаас тэгээд хэлний бэлтгэлийн дотор байр болохоор ерөнхийдөө дандаа гадаад оюутнууд одоо байдаг. Тэгэнгუთ бас ингээд гадаад найзуудтай болж тий ахаад өөр бас одоо солонгос хэлнээс гадна тий англи хэлээ ч юм уу эсвэл орос хэл тий өөрийнхөө хүссэн одоо орны найзтай найзлаад тий ингээд бас ингээд өөрийнхөө тодорхой хэмжээний хэлний төвшинг ч гэсэн ахаад бас ахиулж болох боломжтой. Тийм бай. Айгуу тий айгуу гоё юм байна. Тийм. За тэгвэл нөгөө талаараа бас нэг сонирхол татчих байгаа юм гэхээр би бас оюутан болчиход гэхдээ би болохоор яг нөгөө хэлний бэлтгэл сураагүй болохоор чамайг хэлний бэлтгэл сурсан тэгээ бүр иваадаг хэлний бэлтгэл гэхээр арай онцлоод асуугаад байна л та. Яг бакалавртаа ороод ирэхээр айгүй олон тийм тунгари буюу клубүүд их байдаг тэгээ сонирхлын чиглэлээрээ. Тэгээд миний хувьд гэх юм бол бүр анх Солонгос нөө Ханианыг сургуульд орж ирчээд тэгээд гадаад оюутнуудын одоо нэтворкийн тийм дугууланд илсэжсэн байхгүй юу. Тэгээд илсээд ерөнхийдөө айгүй их тийм оюутнуудтай яг найз болоод тэгээд одоо бараг орон оронд очихоор нэг найзтай болсон байж штэ. Тэгээд хамгийн сайн одоо янз бүрийн л одоо орны одоо соёлыг бас давхар мэддэг. Тэгэхээр заавал бакалаврт орохгүй, бакалавртаа сураад ийм клубт хамрагдах боломжтой юу? Эсвэл хэлний бэлтгэлээ сургадаад гэсэн иймэрхүү сонирхлын тунгари буюу клубүүд бас байдгүй. Чи тийм клуб тунгарыг толбогдчихж орж ирсэн үү? Тэгэхээр ерөнхийдөө хэлний бэлтгэлч гэсэн одоо манай сургуулийн хувьд айгүй их одоо сурагчдаа хөгжүүлэхийн төлөө айгүй их одоо хичээж ажилладаг. Тэрүүнгээрээ ерөнхийдөө бас надад бас яг олборлог санагдсан. Тэгээд хажуугаар нь ингэж дэмжиж байгаа гоё юу юм шүү дээ сурагчтай хөгжүүлэхийн тулд. Тийм. Гэхдээ одоо зарим нэг одоо ийм туршлага хуримтлуулах одоо дугуулангууд маань болохоор тодорхой хэмжээний төлбөртэй байдаг. Одоо жишээ нь Солонгос одоо хоол хийж сурах ийм одоо дугуулан маягийн одоо тийм нэг удаа одоо хийж үзэх тийм одоо дугуулан байна. Эсвэл одоо бүжигт дуртай хайртай хүүхдүүд байвал K-pop буюу Солонгос одоо тийм бүжгийн дугуулан байна. Эсвэл уулан давирах хаягийн их дуртай хүмүүс бол уулан давирах одоо жишээ нь ийм дугуулан байна. Ингээд янз бүрийн дугуулан одоо улирлаасаа хамаарат ерөнхийдөө бол маш их үйл ажиллагаанууд явагдчихэдэг. Тэр талаараа айгүй их тэрэн дээр бас нэг онцлоход хамгийн миний одоо нөгөө сэтгэлд үлдсэн одоо дугуулан гэхэлэр чаван пунса буюу ийм сайн дурын одоо тийм сайн дурын үйл ажиллагаанд оролцож исэн яг хэлний бэлтгэлд байхдаа тэгтэж одоо баг 3 дугаар төвшин байсан баха баг ингээд солонгос хэлээ ингээд нэг дөнгөн даган мэддэг байжээж тэгээд тийм дугууланд ингээд яваад үзсэн чинь амар хөөрхөн юм нэг бага хингийн одоо 5 дугаар ангийн сурагчид ямар хөөрхий хамт одоо ийм нэг ийм үйл ажиллагаанд хамт оролцоод тэгэл тэгсэн чи тэгэл ер нь тэрнээс хойш амар ийм сайн дурын үйл ажиллагаанд ер нь амар дуртай болсон. Марцнаас бит хоёр Let's Go Monk Network гэдэг тий Let's Go Monk Network хамтдаа бүтээх Монголын мөрөөдөл гэх төрийн бус байгууллагт
хамрагддаг. Би болохоор тэр үүнээр нь байгаа. Манай цэнгэл маань болохоор Z generation буюу яг та эдтэй адилхан одоо 10 жилээ дөнгөж төгсөж байгаа. За төгсчөөд одоо би хэлний бэлтгэл сурах уу, солонгост суралцах уу гэл яг ийм одоо юу гэдэг нь асуудал тулгамдсан байгаа дүүнрийгээ цэнгэл маань хариуцд юм аа. Тэгээ магадгүй та хэд маань ч гэсэн Z generation-ы багт элсэгч гэх юм уу бас асуухыг хүссэн зүйл байвал манай цэнгэл рүү холбогдоорой. Instagram-ийн, Facebook-ийн одоо эн чинь ингээд доор нь оруулчихъя гэл. За өөр сонирхолтой зүйл юу байгаа вэ? Хоёлаа чинь мэдээлэл өгөөгүй ч юм уу тиймэрхүү зүйлүүд ч юу лээ. Нэрээ нэг тийм зүйлээс шүү. Тэтгэлэг. Тийм сая болохоор ингээд бид хоёр дээшээ ороод асуулаа л та тий. Гэсэн чи асуусан чи юу гэж ярьсан бэ гэхээр солонгос хэлэндээ одоо маш сайн энэ дотооддоо бас яг энэ тэтгэлэг олгод юм байна л да. Тэгээд энэ тэтгэлгийг олгохдоо хэрвээ чи маш сайн одоо солонгос хэлэндээ идэвхтэй суралцаад одоо өгж байгаа шалгалтанд нь амжилттай өгөөд за тэгээд эрцээ бас хамгийн чухалч үздэг гэж байгаа юм. Тэгээд эрцээ маш сайн бүрдүүлэх юм бол тэтгэлэг авах боломжтой. Гэхдээ яг тэтгэлгийнхээ хэмжээг нь бол сая хэлцсэнгүү те. Яагаад гэвэл одоо юу гэдэг улирал алганаар өөр өөрөдөө юм гэж байна. Тэгэхээр ийм тэтгэлэгт бас хэлнийг бэлтгэлд явж байхдаа хамрагдах боломжтой байх нэ. За тэгээд нэг зүйлийг бас дээр онцлолоо л да нөө менторшип хөтөлбөр гэдэг те. Тэр хөтөлбөрийн талаар чи мэдээлэл өгөхгүй. За тэр хөтөлбөр болохоор одоо ингээд дүнгиж хэлний бэлтгэлд орж ирж байгаа гадаад оюутанд одоо солонгосын соёл тэгээд одоо ерөнхийдөө ийм солонгос хүнтэй харилцаа тий одоо солонгос улсын одоо соёлын одоо гол одоо онцлог нь юу вэ тий солонгос хүмүүсийн онцлог нь юу вэ гэх зэрэг одоо солонгосын талаар ерөнхийдөө бол одоо ингэж танилцуулдаг бас давхар одоо солонгос хэлийг нь ийм сайжруулж өгдөг одоо ийм одоо туслах одоо багш гэх юм уу ийм солонгос хүн байж байгаа зү тийм тэр нь болохоор солонгос хүн тэгээд манай сургуулийн яг манай ИВА эмэгтэйчүүдийн их сургуулийн одоо бакалавр сквал тий одоо магистр сурдаг ийм солонгос оюутнуудыг дандаа одоо ментор болгож ингэж өгдөг. Тэгүн готлоо одоо ингэж жишээ нь ингэж намайг одоо цээж бичиг хийлгүүлэх ч юм уу тий ингээд аль болох яаж солонгос хэлний энэ хүүхдийн солонгос хэлийг сайжруулах вэ? Тэгээд бас хамт ингээд ийшээ тийшээ гоё кафе явна дэйтийн тий ингээд гоё газраар яваад бас ингээд айгу сонирхолтой мөртлөөсөө солонгос хэлийг айгу хурдан хэмжээнд одоо дээшлүүлэх мэдлэгээ ахиулах юм боломжийг олгодог бас юм менторшип хөтөлбөрт нь бол ямар ч байсан за ива их сургууль гэлтгүүгээр ямар ч дээд сургуульд бол мэдээж байгаа л ах тий. Гэтэ яг тэрүүнд нь бол залуучуудыг бол заавал сураасаа гэж зөвлөмөр юм. Тий. Ялангуяа тэр солонгос хүнтэй хоёулаа ингээл харьцаал соёлын мэдээл гिचнээ би солонгос хэлэндээ муувч гэсэн намайг ойлгоно штэ тий. Тэр маань илүү сайн зааж өгөх хүсэх тийм яг л нөгөө ментор хүн юм чинь гэх. Тийм. Одоо ирж байгаа дүүнер маань бас тэгэж асууж магадгүй л хэл та. Би одоо хэлний бэлтгэлийнхаа хэдгээр үе дээр нь суралцчаад дээшээ одоо яг үндсэн анги руугаа орох боломжтой вэ те бакалавр юм уу магистр ч юм орох боломжтой вэ гэж нэлээд асуудаг. Эсвэл тодорхой хэмжээгээр солонгос хэлийг мэддэг. За заавал би 1-р левелд нь сурахгүйгээр 3-4-д нь левелд нь сурах боломжтой байдаг. Тэгэхээр яах ёстой вэ гэдэг асуултууд их байдаг л та. Тэгээ сая хоёлаа асуусан чинь бас юу гэж ярьлаа тий тэрийг чи сайн тайлбарлаад өгч үү. За тэгэхээр ерөнхийдөө бол яг нөгөө нэг Монголдо бас тий ямар нэгэн ийм сургалт амжаанд яваад солонгос хэлийг ингээд тодорхой хэмжээнд эзэмшсэн хүүхдүүд байвал манай сургууль яг хамгийн анх шинээр одоо элсэгч авахта солонгос хэлний шалгалт өгдөг байгаа. Тэгээ яг тэр солонгос хэлний шалгалтыг өгөөд одоо та 3 дугаар төвшөнд тэнцэж гинөө 4 дугаар төвшөнд тэнцэж гинөө 5 дугаар төвшөнд тэнцэж байна уу гэдгээсээ хамаарат ерөнхийдөө бол яг тухайн ангидаа ороод ингээд явах боломжтой гэсэн үг. Тийм. Тэгэхээр одоо нөгөө нэг хүүхдүүд айгүй их асуудаг. Би одоо уг нь ингээд ийм солонгос хэлтэй эсвэл би ийм топикийн одоо би одоо 4 дугаар төвшөнтэй тий байна гэд одоо ярьдаг. Тэгвэл одоо тэр хүүхдүүд маань эхэлж орохдоо шалгалтаа өгөөд тухайн өөрийнхөө төвшөнд тийм левел рүүгээ шууд орчих боломжтой гэсэн үг. За тэгээд их сургууль руу одоо ороход одоо хэддүгээр төвшин одоо хэрэгтэй вэ гэд
бас их асуудаг. Тэгэхээр ерөнхийдөө бол намайг яг төгсөж явах үед болонгууд яг 4-р левел байхад 4-р левелээ төгссөн байхад тийм төгссөн байхад бол та өөрөө одоо юу их сургууль руугаа одоо хүсэлт аплая хийж болно гэж одоо үздэг байсан. Гэхдээ миний хувьд болонгууд яг би 5 дугаар төвшин хүртлээр сурыг. Яагаад гэвэл 5 6 дугаар төвшин бол илүү төлхөө нөгөө нэг яриа талдаа, бичих талдаа төвлөрдөг. Яагаад гэвэл дөрмөө бол ерөнхийдөө 1-ээс 4-р төвшөндөө төлхөө үзчихдэг. Тийм болохоор ерөнхийдөө бас их сургууль илүү сайжруулад тэгээд бакалавртаа бүр хичээлээ бүрийн хэмжээнд ойлголтлоо орё гэдэг үднээсээ бас 5 дугаар төвшөндөө сураад бакалаврт орсон байна шүү дээ. Тийм. За бас нэг зүйл байдаг л да, бид нар чинь бас ингээл хүний нутагт ирчээл өвдөн тий. Тэгэл имлэгээр явна. Тэгэл маш олон асуудлууд байдаг. Тэгэл бас энэ чинь нөгөө нэг хэрвээ бас манайхаа мэдж байгаа бол D4 визээр орж ирчээл буюу эхлэний бэлтгэлээр орж ирчээл ажил хийх боломж бол айгүй хомс байдаг. Гэхдээ юу дээ immigration буюу цаажлын албанд бол ажил хийж байгаагаа ерөөсөө мэдэгдэж болохгүй гэхгүй тийм. Гэхдээ зарим хүмүүсүүд нь бол ийм копи шопч гэх юм уу, CEO 25 гэх юм уу тиймэрхүү зүйлүүдээр нь ерөнхийдөө бол ингээд ажил хийгээд явдаг л та. Тэгээд тэгсэн ч гэсэн ер нь бол Солонгосын намжиргааны зардал бол маш өндөр тийм. Тэгэл бас Монголоос ээж аваасаа мөнгө аваад бас ингээл байнгах хэцүү. Ихэнх манай монгол оюутнууд маань ер нь л мөнчгөрөөр өөрсдийгөө болгодог доо тийм ерөнхийдөө. Тэгэхээр энэ тохиолдолд байж байгаа гинт өвдлөө. Тэгээд имлэг явахаар чинь ер нь Солонгосны нөгөө даатгалын систем нь аягүй сайн хөгжсөн байдаг шүү дээ. Тэгээд бид хоёроос сая дээшээ ороод асуусан чи юу гэж хэлсэн бэ гэхээр энэ D4-ийн виз аваад Солонгос улсад одоо ирж суралцах байгаа хүмүүс заавал даатгалд хамрагдах ёстой. Ингэний одоо яг энэ Солонгосын даатгалд нь хамрагдах ёстой. Чиний хувьд даатгалд нь хамрагдчихсэн нөгөө сард тэгвэл хэдэн төгрөг төлдөг вэ? Тий угаасаа одоо ингээд D4 визээ аваад одоо энд ирээд одоо яг ингээд нөгөө нэг ангитаа хичээлээ үзээд эхэлжүүл ерөнхийдөө бол цаанаасаа одоо офисоос нь гадаад оюутан хариуцсан одоо мэрэгчлэлтэн гэх юм уу одоо хүн нь ингээд одоо ийм одоо ингээд та одоо ингээд Солонгост хүрээд ирсэн байгаа. Ямар нэгэн гинтийн осол юм уу те та өвдлөө гэхэд танд одоо ийм даатгал байх хэрэгтэй. Тэр нь болохоор хамгийн доод нь 6 сар байдаг. Тэгээд 6 сар нь болохоор ерөнхийдөө 42,000 вон байдаг. Тэгээ ерөнхийдөө 42,000 воноос дээшлээд одоо та нэг дор одоо тий та 2 семестр одоо сонсох гэж байгаа гэвэл тий нэг дор одоо мөнгөө шууд төлчих бас боломжтой. Тэгээ төлөө явуул амар тий. Тэгэхгүй бол дараа нөгөө нэг төлөөгүй тохиолдолд яг виз сунгах хэрэгээрээ даатгал төлөөгүй болохоор бас эн чинь яг асуудал үүсдэм байлээ шүү. Тэгэхээр ирж суралцах байгаа болон магадгүй одоо сураад одоо даатгалаа төлөөгүй оюутнууд байх юм бол бас даатгалаа төлөөрөө гэж хэлмээр байна тий.